Багш миний нэрийг дуудлаа. За, чи арай ахмадын охин долгор гэдэг үлгэр тууж зохиосон юм биш үү? Үгүй ээ. Би Монгол ардын таавар үлгэр зохиосон. Зүйтэй хүүхдүүдээ. Тааварт үлгэр бол Монголын ардын аман зохиолын уламжлалт нэг хэлбэр байгаа юм шүү дээ. Анхааралтай сонсоорой. Гэлээ. Би дэвтрээ шагаан эртүрд цагт амар сайхан жаргаж гинэ хэмээн уншив. Тэгээд л болов. Эртүрд цагт хэн яаж яваад амар сайхан жаргасан болж байна? Тэрийг тааж олох ёстой. Үлгэрийн үгийн тоо 40-с 60 байх учиртай байтал таны үлгэр яахлаараа 6-7хон үгтэй байдаг үлээ. Тааврын хариу нь 40-с 60 үгтэй байх ёстой юм. Таарсан таар шууданууд. Уран зохиолын баатруудаар дүр бүтээх тэмцээнд төрүүлж чадахгүй юм бол ангиар чин унгаагаад мал дээр гаргаад хаячихыг би үүргэ гэж үзнэ. Таныг үүргэ биелүүлж чадаагүй учраас арга хэмжээ авагдахвэ гэж бид айж байна. Өөрийгөө л сургуульгүй хоцрохвэ гэдгээс айж яв. Тэртээ тэргүй та нарыг би цөмийн унгаагаад өгөмц. Тэгэхээр та нар миний төлөө дими санаа зовжээ гэдгээ ойлгоод авах байлгүй. Тэгвэл таны даасан хичээлээрээ 100% сурлагын амжилт үзүүлэх үүрэгт чинь их муу юм болно байх. Энэ үлрэлд би 100% унгаах үүрэг авсан. Олон таван өггүй тараад нүднээс далд орж үз. Хэмээн багш маань унтууцангуй хэллээ.